Тэ? Чи өөр ямар танихгүй хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ надад сэтгэлээ нээж ярилцлаа гэд яах вэ дээ? Тийм биз дээ. Чи өөр чинь найзууд бас адилхан өв залгуучлагч нар болохоор би чамд тусалж чадах баха. Чи яагаад аав ээжийнхээ бизнесийг өвлж авах дургүй байдаг юм бэ? Ахтай ч холбоотой юу? Хэрэг нөгөө төсөл төлөвлөсний дагуу урагшлал заавчлаа. Хүлээгдэж байгаа ашиг нь 40%. Энэ оргилд ямар ч туршлага алга. Одоо туршлага хөрөмжлөх цаг байхгүй. Том өвчнөөсөн бол илүү дээд байсан баг. За өнөөдөр хурлаа хойшлуулах уу? Аав ээж намайг бүр тоохоо болсон. Манай гэр бүлийн бүх зүйл ахыг өв залгамжлагч болгож ирсэн. Манай ах их мундаг, хөдөлмөрч, шаргуу, хичээнгүй, их тэмүүлэлтэй хүн байсан л та. Бүр манай гэр бүл төдийгүй бүх бизнес эрхлэгчдийн дундаас хамгийн шилдэг нь байсан. Тэгэхээр энэ маркетинг болон үргэлжлүүлэх юм бол бидний одоо ашигын гросс маржин бол EBITDA-гийн хувь 30%-аас дээш өсөж байгаа. Тэгэхээр хэдүүлээ олон улсаар шаастай болж эхэлж байгаа гэсэн. Энийг хүчтэй нэг мундаг юм да. Аав нь хүүгээрээ бахархаж чинь шүү. За, баярлалаа. Гэхдээ ахыг өнгөрснөөс хойш бүх хүн намайг тэрнтэй харьцуулдаг гэсэн. Чи ахыгаа үзэн яддгүй үсттэй. Үгүй яалаа гэж тий. Энэ герт намайг ойлгодог цорын ганц хүн миний ах. Би ахыгаа мундаг гэдгийг мэдрэх тусам хизээч гүйцэж чадахгүйгаа ойлгосон.